За та бүхэнд өдрийн минь төргий. Унсан номоо ярьж өгье контентын ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаа мэдээж үргэлжлүүлэн Монголын нууц тавчаагийн 3 дугаар бүлгийг та бүхэнд ярьж өгнө. За 3 дугаар бүлэг нь мэрэгдийг сүнөөсөн ба Тэмүүжинд Чингис хаан цол өргөмжилсөн гэж байгаа. За 3 дугаар бүлэг бол нийтдээ 3 хэсгээс бүрдэнэ. За 2 дугаар бүлгийн төгсгөлд бол Тэмүүжин бүрт хатан түүний зарц Хуаах Чингэн Эсүхбаатарын баг хатан Сочгол нарыг бол 3 мэрэгдэд үс хонцны улмаас алдсан байдаг. За 3 мэрэгд бол Эсүхбаатар өөлөөнийг жилид өгөөс булаасан өшөөг авахар ирээд Тэмүүжин хорлох гэсэн боловч олж чадаагүй. Тэгээд хатад эмсийг нь хулгайн атсан байгаа. Мөн 2 дугаар бүлгийн төгсгөлийн зүйлд Тэмүүжин бурхан халдун уйлд сүгдэн мөрөөж гурамтаа талархаад энэхүү уулыг үеийн үед үрийн үрд дахин дээдлэх зарлиг болгосон байдаг. За ингээ уулаас буугаад ирснээр 3 дугаар бүлэг үйл явдал эхэлж байгаа. За Тэмүүжин эхнэр хүүхдээ алдсан. За тэгээд мэдээж эргүүлэн авах зайлшгүй шаардлагатай. Эргүүлэн авахгүй бол тал нутагт мэдээж нэр нөлөөг хаалтах нь ойлгомжтой. За ингээд эцгийн Эртний хаан Тойрол хаанд л өөрийн дүү нарыг илж болгон илгээсэн байдаг. За Чингис хааны хамгийн шадар дотны ихтгэлтэй хүмүүс л түүний дүү нар буюу хасар бэлгүүтэй нар байгаа. Хасар бэлгүүтэй Тойрол хаанд очоод эхнэр хүүхдийг минь Эртний үст мэрэгдүүд хулгайлан отлоо. Эцэг Тойрол хаантаа эргүүлэн авахд минь туслана уу гэж хэлдэг. За Тойрол хаан хариуд нь болохоор хар болгон дахиачин хариуд хагцсан үлсээ чинь хандтаж өгнө. Бор болгон дахиачин хариуд бутарсан үлсээ чинь буцааж өгнө гэсэн амлалтаа би мартаагүй. Би мэдээж туслана. Гэхдээ чиний Эртний хаанд болох Жамуух хэрвээ туслал бид мэрэгдийг сайн нэг бүр мөсөн сүнөөж чадах босуу гэж хэлдэг. За ингээ хасар бэлгүүтэй мөн Тэмүүжний тушаалаар Жамуухт очиж учир явдлаа хэлдэг. За Жамуух хариуд нь миний ан Тэмүүжин ихэд ядарч зүдэж явсан гэж дуулдлаа. Тиймээс мэдээж туслана гэж хэлдэг. За тэгээд Тойрлын хувьд гэвэл Жамуухыг хаана хэрхэн уулзаж явах вэ гэдгийг тавлаарай гэж хэлдэг. За Жамуух хариуд нь онон мөрнийг ботхон боржид уулзцгаая гэж болцоо тогтоодгоо. За гэтэл энэхүү болцооноос Тэмүүжин тэргүүтээ Тойрол хаан нар бүхэл хэдэн 3 хоног хоцорсон гэж бол бас түүхэнд онцгойлон үлдээж өгсөн байдаг. За тухайд л мэдээж Тэмүүжинд бол сүр хүч цэрэг зэвсэг бол бараг байхгүй шахуу гэж ойлгож байна. За Багхан шиг л нэг хотел байсан баг. За тэгээд гол нь Тойрол хаан түүний дүү Жахан амбугийн төм зэргүүд бол нийлсэн. За тэгээд мөн Тэмүүжнийг тэг 3 мэрэгдийг одоо ус авахар тайлбармарж гинэ гэсэн мэдээг олоорой хүмүүсээс сонсоод за Эсүхбаатарын ууган бол эргэж сэргэж байгаа юм байна гэд баг ирж бас нийлсэн ойлгомжтой гэж би хувьдаа бодож байна. За тэгээд мэдээж хоцорч ирсэн бол Жамуух ууралсан. За тэгээд ингэж бороо тохиолдовч болцооноос хождохгүй. Хур тохиолдовч хурлаас саатахгүй хэмээн тохиролцсон босуу гэж уурладаг. Гэхдээ тэгээ уурлаад явах тэ олон жил уулзаагүй анд нөхдөд баярлаад хоорондоо уулзсан байж таарна. За тэгээд хэрхэн мэрэгдийг одоо тайлбармардах вэ гэдэг дээр тактик боловсруулсан. За тэгээ хийлгөө мөрний буур хэр гэдэг газрыг бол ихний давталхооны газар болгоод тухайн мөрнийг бол салаар чимээг өхөн гэтэлж гиндүүлэн мэрэгдийг тайлбармарсан. За 3 мэрэгдийг бол та бүхэн мэдж байгаа. 3 мэрэгдэг дурдах юм бол уус мэрэгд, удууд мэрэгд, хаад мэрэгд гэж байгаа. За уус мэрэгдийн алхагч нь бол дайруулсан, удууд мэрэгдийн алхагч нь тогтоо бихий. За хаад мэрэгдийн алхагч бол хаата дармалаа гэж байгаа. За хаата дармалаг бол энэ дамбалтаны үеэр бол олзолж авсан байдаг. За ингээд мэрэгдүүд бол ихээр бол хохирсон. Тэгээ боргуужийн төмөр бол дутаан атсан байгаа. За мэдээж энэ дайны гол зорилго гэх юм бол бүр татныг эргүүлэн авах гэсэн. За тэгээд энэ талаар уран зохиолын баг зэрэг хэтрүүлэгтэйгээр Монголын нууц тавчаанд маш гоёор дүрсэлсэн байдгийг та бүхэнд хүргэе. За даймалтаа эхлээд явж ил Тэмүүжин бүртэйг хагаад бүртэйг ойрлоо явсан байгаа. За бүртэйгээ өвдөх юм бол Чилээдүгийн дүү Жилгэр бүхийн хатан болсон байсан. За тэгээд Жилгэр бүх бол бүртэйтэй хамт зутах гэсэн боловч бол Тэмүүжин орилсоор байгаад бүртэйг олоод авсан байгаа. Тэгээд
бүртээ тэр хоёр ингээд дайны талбартаа бие биений тэрвэрэд уулзаан гэж гардаг. За тэгээд хойдол бүртээ толгор битэй байсан юугөө яриалах төгсөн байсан. Энэ дээр яг зөв нэг зүйлийг нэмээд хэлэхэд Тэмүүжин тойрлоханд бүртэйг алдаад асар бэлгүүтэйг явуулж тусалцаа ирэхдээ эхнэр хүүхдийг минь эртний өст мөрөгдөөд авч чаддаг гэж хэлдэг. Тэгэхээр эхнэр хүүхэд найлуудын магадгүй зүчиг хэлээдээ олсон байсан гэж бас ойлгогдож болох бах. За ингээд зүч бол мэдлдэг. За тэгээд зүч гэдэг нь зочин гэдэг утгатай нэрээ гэж үздэг. За энийг мэдээж мэрэгдийн хүүхэд учраас зочин гэж нэрлсэн гэж үздэг. За зарим нь болохоор энэ хорвоо дэлхийдээ мэдлж зочилж ирсэн учраас зочин гэж үздэг. За аян дайны цагттай аян зайны замд ядруу төрсөн учраас зочин гэж нэрлсэн гэж бас үздэг байхан. За юутайч зүч болвол Монголын түүхэд маш тодор нэрээ үлдээсэн өөр хоочтой ийм хүн мэдлжээ. Зүч бол Тэмүүжний ууган хүн болсон. За тухайн байдлын үеэр хүчүүн нэртэй хүүнийг 5 настай байхад нь өөлөнөхөд бол өгч асруулсан гэсэн бас нэг юм чухал төв үйл явдал гардаг байгаа. За эхний үйл явдал бол юм байна. За тэгээ нэмжлэхэд бүх олсон олцлтыг бол мэдээж Тэмүүжин Жамуух тойрлох нарт бол өгсөн байдаг. За ингээд дайн тулаан өндөрлсөн. За Жамуух Тэмүүжинаар бол айлсан буухаар тохиролцоод хамтдаа нүүсэн байна. За нүүж явах замдаа 3 дахь удаага анд бололцсон. За Жамуух Тэмүүжинарын анд бололцсон төхийг товчхон өгүүлье. За анх бол 11 настайдаа Тэмүүжин Жамуух нар мөсөн дээр шагаа наадгаагаар наадаж байх үед анд бололцсон. За ингэхдээ Тэмүүжин Жамуухад 3 шагаан бэлэглэж, за хариуд нь Жамуух Тэмүүжинд цутгамал шагаа өгч анд бололцсон байгаа. За хоёр дахь удаа болохоор хойд хаврын за алтангэр нумаар харван байх үедээ Жамуух Бэрууны 2 эврийг нааж нүхэлж хийсэн дууцсамаа Тэмүүжинд өгч хариуд нь Тэмүүжин Жамуухад арц модон булцуугаар хийсэн нумсмаа өгч андалцсан. За 3 дахь болохоор түрүүн хэлсэнчлэн мэрэгдийг дайлар морсын дараагаар хийсэн. За тэгээд Жамуух бол Октябрьхээс олзлон авсан алтан бүс иргэмэг агсан халууныг бол өгч, за хариуд нь Жамуух дайр үснээс олзлон авсан алтан бүс эвэр тишгэн цагаан хөлийг өгч тус 3 дахь удаага анд бололцсон байгаа. За ингээд 1 жил хагасын хугацаанд бол айлсан басан. За энэ үед нэгэн асуудал тулгарсан нь Жамуухын албат иргэд Тэмүүжний хүрээнд багаар айлсан орсоор байсан. Өөрөөр хэлбэл Жамуухаас салаад Тэмүүжний хүрээ рүү нүүсэн гэж ойлгож байна. За үүнд бол мэдээж Жамуух болгоомжлох нь ойлгомжтой. За тэгээд нэгэн их нүүдлийн үеэр Жамуух Тэмүүжинд ингэж хэлж байгаа. Анд минь ээ, уулан шахан буй. Адуучинд гэр болтугай. Хайз өгөө. Гол шахан буй. Хончин хурагчин нарт хоол болтугай. Хориггүй биш үү гэж хэлсэн байдаг. За энэ үгийг бол Тэмүүжин төдийл сайн ухаагүй. Тэгээд Жамуух бол Жамуух сэсэн гэдэг нь угаас ойлгомжтой шүү дээ. 70 дуур утгаар бол ярьдаг хэлдэг байсан байгаа тий. Тэгээд Тэмүүжин юутайч зөвлөлтөөр их рүүг очдог. Өөлөн хатналаа оцсон гэсэн. За тэгээ өөлөн хатналаа очиод хэлсэн байхаа нь шүү дээ тий. За Жамууханд ийм учир бүтээлэг зүйл хэллээ. Энийг юу гэж ойлгох вэ гэтэл өөлөн үхийг хариулахаас урд бүрт хатан ингэж хэлдэг. За Жамуухандын албат иргэд адуу мал ихтэй. За харин манайх хонь ихтэй. Тэгэхээр нэгэнт мэдээж бэлчээр асуудал гарсан л ах. Гэхдээ мэдээж цаагуур бол Жамуухын эмзэглэл байгаа штэ. Тэгээд бүрт хатан үүнийг болоо Тэмүүжинд хэлсэн. Магадгүй салж нүг гэсэн санааг илэрхийлсэн баха гэж хэлдэг. За зарим төгчд бол бүрт хатныг бол хагаралдуулсан гэж бас үздэг. За магадгүй л энэ. Гэхдээ яг зөв миний бодлоор би төвөгт биш ч гэсэндээ уншигчийн хувьд юу гэж боддог вэ гэхлээр бүрт хатан бараг тэгж хэлсэн хэлээгүй. Жамуух Тэмүүжин нар бол тэгж удаан хамтарч айлсан бууж хүрээлж явахгүй лсэн баг гэж зөв би боддог. Хойлоо маш их харизмтай тий. Хойлоо хүчтэй, нэр хүндтэй, удам мөксөө сайтай хан хүүчүүдээ тий. За ингээд Тэмүүжин бүрт хатны
үгийг бол авсан. За тэгээд шүн дунд бол Жамуухаас салж нүүсэн. За энэ үед бол мэдээж Жамуухын маш олон албад иргэд Тэмүүжнийг дагаж нүүсэн. Жамуух Тэмүүж нарын хагарал эхлэх үүд бол энд тавигдчихж байгаа юм аа. Ингээд Сэнгүүр горхны хар цөхрөхний хүүх нурт бол нутгалсан. За тэгээ мэдээж буцаж явах замдаа бол тайчуудыг бол дайрсан байдаг. За тэгээ багшаархан тулаан хийсний дараагаар бол хөхөчөө гэдэг бяцхан хүмүүнийг өөлөөхөд авч ирээд асруулсан байдаг. За түрүүн хэлсэнтэй мэрэгдээс хөхөчөө, за тайчуудаас хөхөчөө гэх хоёр хүнийг өөлөөхөд ирж асруулсан байна. За энэ бол 3 дугаар бүлгийн одоо маш чухал үйл явдлуудын нэг байгаа. За 3 дугаар бүлгийн төгсгөл хэсэгт юу гардаг вэ гэхлээр Тэмүүжнийг Чингис хаан зал өргөмжилсөн. За Тэмүүжний садан турал алтан гучир саж бэхийн нараар зөвлөлдөж Тэмүүжин Чингис хаан өргөмжилж Хамаг Монголын хаан болохоор тогтсон. За яагаад гэдэг нь бол мэдээж Тэмүүжний тодорхой хэмжээ улс төрийн тоглолт бол явсан. Дээрэс нь эдгээр ихэс дээдс бол мэдээж Тэмүүжин нас залуу учраас магадгүй хаан болгочод араас нь удирдах гэдэг юм уу те. Ямар нэг асуудал орох юм бол Тэмүүжин үүрнэ гэж бас бодсон баг. За нөгөө талаас мэдээж Тэмүүжний ард тал бол хүчтэй Хэрээд аймаг. Хэрээд улс гэж ярьдаг тойрол хаан байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар Хамаг Монгол хүчрхэгдэж амжааг байгаа. Тэгэхээр тойрол хааны тусалцаа хэрэг болно. За өмнөд бол Тэмүүжин мэдээж заавал байх хэвээр. За тэгээд Алтан бол Хотуул хааны хүү. Учир бол Нэгүн тайшийн хүү. Нэгүн тайш бол Эсүгэ баатрын ах гэж байгаа. Яас ачвих бол мэдээж зоригч өрхний баатар. За гэтэл яагаад эдгээр хүмүүс Тэмүүжийг өргөмжлөө гэдэг бол дээр хэлсэн шалтгаанууд байгаа. За тэгээд мэдээж хар зүрхний хүүхд нуур гэдэг газар 1189 он 5 бүхний уйсанчлан Чингис хаан зал өргөмжилсөн. За тэгээд Чингис хэд бол мэдээж Далай тэнгис гэсэн утгатай гэж тайлбарладаг. За тэгээд Чингис хаан басны дараагаар бол улс гэрээ эмгэлэн төхнүүлж за эртнээс ирсэн арвтын системийг бол зэрэгтэй албан ёсоор нэвтрүүлж за гიშгтэн нэвтүүл гэдэг шинэ хамгаалтын системийг бол бий болгодог. За Хамаг Монголын хаадыг эхнээс нь ахуулаад дурдах юм бол Хабуул хаан, Амбгай хаан, Хотуул хаан, Тэмүүжин буюу Чингис хаан гэж байгаа. Тэгээ Хамаг Монголын дараа мэдээж Монголоос байгуулагдсан. За ингээ 3 дугаар бүлэг маань үүгээр өндөрлөж. За тэгээ дараагийн бүлгээрээ олзъя.